Би яг юунд сайн болоо гэж та бүхэн маань ингээд өөрөөсөө асууж үзэж байсан уу? Миний хувьд бол ингээд маш олон жилийг өөрийнхөө юунд сайнаа мэдэхгүй бурхнаас өгөгдөл минь юу вэ гэдгийг ингээд мэдэхгүйгээр ингээд амьдарч ирсэн. Тэгээд надад чаддаг юм байхгүй, чаддаггүй юм бүр байхгүй гэдэг шиг ингээд маш сонин ингээд амьдарч исэн. Тэгээд хийж байгаа зүйлдээ ерөөсөө баярлдаггүй. Тэгээд өөрийгөө ерөөсөө ойлгохгүй ийм мэдрэмжтэй бол бараг 30 гаруй жил ингээд амьдарч ирсэн. Яагаад эднэр маань ингээд яагаад ийм байдгийм бэ гэдгийг ингээд сүүлийн 1 жилийн хугацаанд мэрэгжлийн коучтай ажиллаж чадсанараа би энэ бүгдийн учир шалтгааныг ерөнхийдөө ингээд олж ойлгож авч чадсан. Бид нар бага наснда ингээд эцэг эхийнхээ маш их шүүмжлэл донд ингээд амьдарч чадсанараа гэж амьдардаг байснараа өөрийнхөө ингээд юунд дуртай, юунд дургүйгээ юу чаддгүйгээ бас ингээд мэдхээ байж часан нөгөө нэг эцэгчүүд маань ингээд бидний өмнөөс ингээд маш их зүйлийг ингээд шийдэж хийдэг, биднэрт өөрийн гэсэн орон зай өгдөггүй байсан. Тэгээ өдөл бодлоо илэрхийлэх боломжгүй нэг ийм л нийгэмд ингээд өсөж тойрнолоо штэ тий. Тэгээд бас ингээд яагаад ингээд бас өөрийнхөө юм хийж байгаа зүйл дээрээс баярлдаггүй байсан бэ гэхээр би ингээд миний хувьд бол намайг бага наснд минь эцэг минь ингээд өөр айлын хүүхдүүдтэй ингээд маш их харьцуулдаг байсан. Тэрнийхээ ингээд хор уршираар би болоогүй, би дутуу байна. Ингээд энийг юм хийчихэд ингээд чадсан ч гэсэн тэндээ баярлж чадахгүй. За би чавтээ гэдэг нэг иймэрхүү ингээ хүмүүс миний өмнөөс ингээ баярлаа. Өө чи чадчихлаа штэ гэдэг ингээ баярлсан ч гэсэн тэрийг ингээ талархаж хүлээж авч чаддаггүй. Худлал ирж байгаа байлгүй. Би ч дутуу байна да. Би улам тэг сайжирчаад энийгээ тэгж хийндээ гэдэг нэг дутуугийн хомсдлын юм сэтгхүү энергээр ингээ амьдарч ингээ явж яснаа бас ингээ ойлгосон. Тэгээд үүнээсээ болоод ингээ өөрийгөө ч ойлгохгүй би ер нь яавал баярлдгийг юунд дуртай юм гэдгээ бас ингээ мэдэхгүй ингээ амьдарч ирсэн үеуд минь бол ингээд саяхан байсан. Гэхдээ сүүлийн 1 жилийн хугацаанд өөрийнхөө хувь хүний хөгжилд анхаарад би нэг л биш байна гэдгийг ингээд ойлгож мэдчихснараа ингээд хийж байгаа ажилдаа хүртэл дуртай дургуул явдаг гэсэн. Тэрэндээ бас ингээд маш дурггүй байсан. Тэгээ хүчээр шахуу баг араасаа түлхэгдчихэж ингэж ажил хийдэг байсан. Тэгээд энэ ажил дээр бол маш удаан гацаж ингээд 11 жилийг бас ингээд өөрийнхөө дургуй зүйлийг хийж явснараа өнөөдөр ингээд цаг хугацааг маш их алдсан. Тэгэхээр та нар маань ч гэсэн ингээд ажилдаа явахдаа бас дургу ингээд нэг хэдэн цалин авахын тулд өглөө босож орой унтдаг бол ингээд мэрэгжлийн ингээд коуч нартай бас ингээд ажиллаад үзээрэй. Маш гоё мэдээ дуулгахад манай Нара Томсон багш маань таны супер паверыг тодорхойлох юм 3 хоногийн хөтөлбөрийг ингээд том утгагүй зохион байгуулах гэж байгаа юм билэ. Та бүхэн миний дээр гарч байгаа лекцаа заяа гэсэн энэ хаяг руу холбогдоод эсвэл энэ дугаар руу холбогдоод сургалтын талаарх мэдээллийг бас аваарэ. Тэгэд наа чи бас бити ингэж олон жил гацаж өөрийгөө ойлгохгүй, өөрийгөө мэдрэхгүй, өөрийнхөө хүч чадлыг ч мэдэхгүй ингээд аливаа зүйл баярлдаггүй нэг юмсэн хомслын сэтгхүүтэй юм юутай бити амьдраарай гэж та бүхэндээ ингээд хүсье. Маш гоё олон боломжууд ингээд мэрэгжлийн коуч нар ингээд Монголд бий болсноороо биднэрт ингээд маш гоё боломж өөрийгөө олж харах нээх ингээд боломжуудыг ингээд Нара Томсон багш манаас ингээд нээж өгсөө. Монгол бүсгүйчүүдийн сайн сайхны төлөө ингээд маш гоё зүйлүүдийг сургалтыг зохион байгуулж ингээд биднийг дэш нисэв гэдэг ингээд босгох юм гоё хүчийг өгөхөөр ингээд Нара Томсон багш нь Монгол бүсгүйчүүдэд ажилдгийн. Тэгэхээр та хэрвээ ингээд өөрчлөлтийг хүсэх юм бол зөвшөөрлийг ингээд өөртөө өгөөрэй. Өгч чадах юм бол та үнэхээр юм гайхамшигыг мэдрэх болноо. Тэгээд өөртөө хэрвээ хамгийн түрүүнд зөвшөөрлөө өгчих юм бол түүнийхээ төлөө өөртөө хөрөнгө оруулалт хийгэрэй гэж бас хэлье. Тэгээ өнөөдөр өөртөө өгсөн хөрөнгө оруулалт чинь таныг ирээдүйд маш гоё эрч хүчтэй, энергитэй, гэрэл гэгээтэй амьдрах боломжийг та бүхэнд минь ингээд олгодог юм шүү. Тэгэхээр ер нь бол та өөрчлөгдөж ингээд таны эргэн тойрны бүх хүмүүс өөрчлөгднө. Та өөрчлөгдөж таны үр хүүхдүүд чинь аз жаргалтай байна. Та өөрчлөгдөж бас ингээд хань ижилчин бас таныг ингэж ойлгож дэмждэг гайхалтай болно. Тэгэхээр эхлээд бид нар хамгийн түрүүнд өөрийгөө ойлгох нь хамгийн чухал юм билээ. Өөрийгөө олж авахнаас маш чухал юм билээ. Тэгэхээр өөртөөгөө ажиллаад ингээд аргалхан малхмаар үйлдэл хийж чадсанараа бид нэр өөрийнхөө маш гоё дотоод хүч энергийг мэдэх
мэдэж авах боломжууд бас байгаа шүү. Тэгэхээр та бүхэндээ амжилт хүсье. Би чадсан юм чинь та ч гэсэн чаднаа. Тэгээ гайхамшиг гэж байдгийг шүү. Тэгээд коучинг бол зүгээр л тансаглал. Энэ гайхалтай тансаглалыг та бүхэн бас мэдрээрээ. Тэгээд амьдралаа өөрчлөөд үзээрэй. Өөрийгөө өөрчлөөд үзээрэй. Гэрэл хийгээ ингээд нар бүх гоё эрчим хүч энерги таны дээрээс удахгүй гэрэлтэх болно. Хамгийн гол нь та өөртөө зөвшөөрлийг олго. Тэгээд хөрөнгө оруулах.